сайн бацхан уу? Монгол бүх юм илж тавар хэлж байна. За, тав хүнд энэ өдрийн мэд хүргэе. Цагаан тусч байгаа юм уу? Бүгдийн бэлтгэл сайн байгаа хөө. Тий. За тэгээд энэ удаагийнхаа уулаагаар бид хоёр болохоор ер нь бол уран одоо нэгтэй бүхчүүдийг Уран барилдаантай. тий уран барилдаанд бүхчүүдийг явуулж ирсэн чигсаачж байна. Өмнөх влог дээр одоо мехний тухай ярьсан бол одоо мехний одоо хийх төрөл нь одоо олон ч гэдэг юм уу тэгээд хариу мэх үзүүлэхтэй сайн дээр мэдрэмж сайтай бүхчүүд болоод хурд ахаал чамбаа сайтай тэгээд тийм бүхчүүдээ ер нь бол яг ийм шалгуур үзүүлэх гэдэг юм уу ийм талаараа л давмгай байдаг бүхчүүдийг тэмцэхсээс гаруун чигсаалтын юм бол гаргасан. Тэр уран барилдаанд гэхээр ер нь бол нэг тийм хурдуун шалангаа мэхээ даацтай хийх юм яг тэгж ойлгож байна шүү дээ. Тэгээд мэдрэмж сайтай. Одоо бүх мэх хийхэд тэр нь одоо хариу үйлдвэрлээд хариу мэх хийгээд авч чадвар ч юм уу. Одоо ер нь араа ийм самбаачлах сайтай гэж тийм талаар нь одоо нэг унах гэж явж байгаад нэг давдаг штэ. Эсвэл айгу хурдтай мэхээ хийгээд бүх хайчтай илүү давмгай байж чадвартай байдаг тийм бүчүүдээ ер нь бол одоо ч гэсэн одоо тэр хамгийн нэгдүгээр тал Монгол Улсын арцах баазгууд бол хинч марахгүй бах. Нэгдүгээр одоо бид гэж бодож байгаа баазгууд. Татвартай хоёрдугаарт болохоор сэрк гэж болсон гэж байна. За, ихэн бас хөдөлгөөнтэй. Дээрээс нь Мэдрэмж сайтай, мэдрэмж сайтай. сэр идэлгөөтэй гэж ер нь бүхчүүд үзэгчид бол их ярьтай юм билээ. Сэр идэлж нэг бол ер нь мэдрэмж сайтай. форм хөдөлгөөн гоё орлоо. Сас хэрэг зөөлөөр. Маагаад авсандаа сүнцээр нөхөй. Дараа нь одоо зориг театр арга маршлаа. Бас тийм бас зэрэг фэнүүдээсээ тийм уран авч барилддаг бүхсэн хэвтэй юм гээл. Тийм орлол ингээд барилдаг тийм өнгөрч өөртөө амжилттай болоод ингээд тийм хараа шалгуур болоод барилдаад бас юм гэдэг юм бас урд шалгуур болж мэдээ. Гэтэ ер нь бол спорт одоо нэг тийм үзэгчгүй бол бас юм явдаг талтай тийм. Тэгэхээр үзэгч байж ич одоо тухайн хүмүүс тэр үзэгчээс нэг урам авдаг. Одоо сагсан дээр бол нэг балиш систем байвал нэг яваад байгаа юм шиг байдаг шүү дээ тийм. Тэгэхээр ер нь амар спортыг хөдөлж байгаа үзэгч гэж заавал байна л та. Үзэгчгүй бол хүн хүмүүс байлтай байгаа тийм ялгаагүй. Тэгэхээр нэлээд тийм сэтгэлийн хөдөлгөөнтэй юм шиг бас санагдаад байна шүү дээ. Аян хараагүй зүг хөдөлгөөн гаргах томтлоо. Зааварч нөх хүсгээд ил мөстэй гэж бас дараад барай тавил тал татлаа. Дөрөвтэй. Ялцчгүй бас оног барилддаг. Дараагийн нь бол одоо аймгийн арслан Сумын бат. Одоо тавд ялцчгүй орох гэж бодоод л ер нь бидгээр одоо өөртөө өнцгөөс л хараад чигсаагаад ер нь бол оруулж байгаа шүү дээ. Ер нь бол бид хоёрын влогийг үзэж байгаа хүмүүс нэг амар бид хоёртай зөрчилдөх гээд шаардлага бол байхгүй ямар ч байсан зөвхөн өөрсдийнхөө бидний одоо бид хоёрын өнцгөл зөвхөн тийм байгаа. Тэгэхээр энэ олон одоо адилхан энэ спортоор хичээлгээд явж байгаа хүмүүсийг бол мэдээж дэмждэг хүмүүс нүгөө шүү дээ. Тэр хүн тийм энэ хандлага зөндөө байгаа тийм. Тэгэхээр зүгээр тэр бодлого нь бол та нарын одоо өнцөг бид хоёрын өнцөг бас нэг арай өөр байна тийм. Тэгэхээр яг нөгөө өмнөх хүмүүс блогуудтайгаа адилхан бас тэгэл дагуу манайхан коммент ачил тийм. Хамгийн уран байрлал бол миний тэр гэдэг чинь өөрсдийнхөө бас хамлаг хүчээ явуулчихгүй. Улсын арцгабат эрдэнэ бүхийн барилдааны дөрвийн даваанд аймгийн Сумын тараарнашаа мордлоо. Барилдаа үнэн сайхан барилдаа боллоо доо. Дөрөв дахин 6 болохоор амар сайхан. Олсон гэж Хүмүүс сайхан тийм шиг үедээ. Ер нь бол ийм чим багтай хүмүүс бүтэн шалангаа одоо
тийм л барилдаад байх шүү байгаа юм бол тэгээ дандаа тийм хүмүүс л бас тийм барилдаад байх шиг. Тэгээ нэлээд бас хүмүүсийг шуугуулдаг тийм. Тэгээд яг ер нь ажид ахад нөгөө жижиг биетэй гэхгүйгээр бас өөрөөсөө тооцоолтой дээрс нэг юм том биетэй хүмүүсийг унгаад байгаа тийм маш хурдан хугацаанд бас хурдан шугамгаар нэг хийгээд хүмүүс маань ерөнхийдөө бас нэг уран барилдаа тайлбар дээр ч гэсэн тийм үнэхээр бас нэг уран ихтэй өгшөө гэсэн тодорхойлтыг авч байгаа тийм. Төв аймгийн Хурц Арслан уг нь 3-ын даваанд хангааг хайсан. Гэхдээ түүнээс ч нягт түүнээс ч илүү боломжоод ажилладаг. Бие жижигч бэлчээр том бүх 5-ын даваанд хүлээж байлаа. Дараа нь бол Бацуур аав юм бол гэсэн. Мэдрэмж аягүй сайтай. Ер нь л тэгээд нөгөө хоёр талаас удамтай болохоор ч юм уу мундаг ясны даа гэж За зүтгээ баруун талдаа мордлоо. За өхөлдөө суулгачихлаа. За яста. Сарчлан бүрдэг. Нэлээд бас үзэгч фэн ихтэй. Тэ хамгийн олон группийн гишүүдийн төлөв их баг тэ дэмжиж шүү тэгэхэд тийм юм байгаа тул. Тэгээ ер нь бол олон жилийн өмнө явуулсан чинь. Гэхдээ манай хараас нь бол аягүй урттай явж байгаа шүү дээ. Уулзалт болоод л баг шиг харагддаг шүү дээ. за сууж өмслөө. Дайрын хэдэн жил гадарсан орхон байр гэж юмсан уран барилтантай. Тэгсэн гоё барилтаа үзүүлсэн. Машка дүрлээ давлаа. Архан баярын шийдвэр сэнжинээс гомбуудаа тавтаа. Ангийн харцах үрдэг сайхан Уранга аймгийн яриад байдаг бас аюу тийм шуудан шалангаа бас жижиг нэг хөндөргөө бас бийтэй. Бас урдан уран шалангаа бас уран гоё барилдаад ах шүү дээ. Ер нь жижиг бийтэй хүмүүс бас аюу сайн барилддаг юм гэж бас бодож байна. За өднөр сүмбрэ дайрсан давлаа. Тэгээд бит хоёрын өөртөө бодлоор ч гэссэн ч гэсэн тэгээд дөрөвөөс хараад өнгөрөөсөө тэгээд өөрөө дотроо энэ байдаг штэ гээд таны бүхий мэдлэгийг бүрээ бит хоёртой яаж хөөц өөрийнхөө хэмжээл харуулсан шүү бас амар битээ хар сүрэг юм бичээсэй л гэж хүсэж байна. Тэгээ ер нь одоо тэгээ наадам болох ч байгаа юм чи манайхаа нэлээдгөө одоо юм бөхөө сонирхдаг бүх үздэг сонирхдаг хүмүүс л одоо ер нь за телевизээр хараад наадмаар явуулчихсан сундаа гэсэн сэтгэлтэй байгаа л гоо тэгээд за та бүхэн маань ч гэсэн тэгээд явуулчихсан сэтгэлдээ үлдээгээрээ тэгээд бид тэрийг бас дэмждэг хүмүүс маань урмын үг хайрлаарэ за тэгээд дараачихаа влогоор эргээд уулзнаа. Тэгэхээр боломж нь бол бас бүр боломж нь өндөр байвал наадмаар орчих бас бодолтой байна. Тэгэх юм бол газар дээрээс нь гисруулчаас нь маш олон сонирхолтой гоё мэдээлэл авах хичээнэ. За тэгээд баяртай сайхан наацгаа